Та бүхэн сайн байцгаана уу? Урилгуул өвчин багшийн цагийн хүрдэн Калачакра. За хичээлээ цааш үргэлжлүүлье. Энэ хичээлдэр бид эхлээд бага зэрэг бясалгалын хоёр алгай хооронд нүрээд өөртөө массаж хийн. Норвегц эхлээд өөрсдийгөө хоосон гэрлэн бий болсноор дурслана. За ингээд энэ хоосон гэрлэн биеийн голоор 3 судал 4 хүртийг бид дурслана. За ингээд 4 хүрт дурслана уу 6 хүрт дурслана. 3 судал 6 хүртийг дурслана. За ингээд хүрт судлууд бүгдээрээ өөр өнгөтэй. За ингээд тэр бүхнийг төсөөлөхөд амаргүй байвал бүгдийг нэг өнгөөр төсөөлсөн ч мөн болно. За чадвал яг өнгөөр нь дурслахыг хичээх хэрэгтэй. За одоо ингээд гол судал бидний духны хүртнээс ихц доош. За ингээд баруун зүүн судлууд мөн чигээрээ ихц шулуухан байгаагаар дурсланэ. За альва нэгэн зангирал одоо орооцолтон үүсгээгүй им чигээрээ байгаа мэтэр бид дурсланэ. Баруун зүүн судал толгойн араар тойроод хоёр хамрын самсаатай холбогдсон байгаа. Гол судал бол духны хүрт хүрээд тэгээд доошоо чигээрээ ихц бидний доод сувыг хүртэл үргэлжилсэн байгаа. За ингээд хүрт судал мөн өөрийн биеийг бүгдийг хоосон гэрлэн бий болсноор төсөөлнө. Хөх юм уу улаан өнгөтэй гэрлэн бий. За болж өгвөл очирт нудраг зангидаад очирт завиллаар сууна. За ингээ мөнчөн буюу нүдний болт одоо нойрны маск эсвэл одоо зүгээр нэг альчуурч байсан болно доо. За ингээд түүнийгээ бид одоо зүүж хэрэглэнэ. Нүдний байрлал хагас анаатай дээшээ чиглэсэн. Гүнзгий амьсгал авна. Гүнзгий амьсгал гаргана. Дараа нь амьсгалаа аясаар нь байлгана. Бидний энерги, сэтгэл, нүдний харц гуруула гол судлан дотор духны хүртэн төвлөрсөн байна. Духны хүртэнд гол судлан дотор хоосон өгтөргүй дээр төвлөрнө. За зарим өөр урсгалд
Бид гол судлан дотроо биш өмнгийн өгтөргүйд өөрийнхөө одоо хамраас эсвэл тухнаас 16 хуруу зайтай газар хараагаа төвлөрүүлэх нь ч байдаг. Хагас метр гэсэн үг. За энэ урсгал болгонд өөр зааварчилгаа өгдөг байна. Та өөрийнхөө биеийн гадна дүрсэлнэ үү? Төвлөрнө үү? Тухныхаа хүрдэнд гол судлан дотроо төвлөрнө үү? Таны дураа. Таны хараа, сэтгэл, энерги, цөм гол судлан дотор тухны хүрдэнд төвлөрсөн байна. Эсвэл бидний тухны хүрднээс 16 хуруу зайтай хуусан өгтөргүйд нүдээ хараастайгаар шөнийн тэнгэрийг ширтэж байгаа мэт. Шөнийн харанхуй тэнгэр ширтээд хөвж байгаа мэт. За энэ хоёрын алийг ч сонгосон болно. За энд төвлөрөөд бид 4 төрлийн йогыг хийдэг. Эхнийх нь бодлогын йог, хоёр дахь нь нэгэн үзүүрт йог, гурав дахь нь чөлөөлөгч йог, дөрөв дэх нь шамдалгүй йог. Хоосон огторгүй дээр төвлөрөхдөө ямар нэгэн өнгө дүрс бодсны хэрэггүй. Зөвхөн хоосон огторгүй. Сэтгэлийн голчлон энэ хуусан огторгүй дээр төвлөрүүлэхийг хичээ. Бодолгүй йог. Бодолгүй йог гэдэг бол сүм хий дотор байж байгаа шүтэн зураг юм уу? Баримл мэт. Эсвэл төрөөд удаагүй нялх хүүхэд шиг. Та юу ч шүүмжлэн дүгнэх хэрэггүй. Ирж байна, одож байна, би чи юу ч тэгж дүгнэн бодох хэрэггүй. Бодолгүй бясалгал. Юу ч бити бод гэхээр юм бодохгүймсан гэж бодож ч хэрэггүй гэсэн үг.
Юм бодохгүй байхын хажуугаар юм бодохгүймсан гэж ч бүү бод. Юу ч бодохгүй байхад хідэн чанар хэрэгтэй. Эхний чанар бол юу ч бодохгүй байна гэдэг. Ямар ч юмны тухай бодохгүй гэсэн үг. Хоёр дахь нь ямар ч юмны тухай бодохгүй юм шүү гэж ч бодохгүй байх юм. Яг л зурмал зураг шиг. Зурмал зураг юу ч боддоггүй. Зурмал зураг юу ч бодохгүй байхын хажуугаар юм бодохгүймсан гэж ч боддоггүй. Яг л нялх хүүхэд шиг. Нялх хүүхэд юу ч боддоггүй. Тэгсэн хэрнээ юм бодохгүймсан ш гэж боддоггүй. Зүгээр л юу ч боддоггүй. Энэ хоосон огторгүй километр. Хоёр дахь йог нь нэгэн үзүүрт йог. Хаалганаас уяастай сармагчин адил. Гуравт өөрийгөө чөлөөлөгч йог. Ах トゥ гурвын голынхтай тоглож байгаа мэт. Дөрөвт шамдалгүй йог. Уянаас алдурсан тэмээл уга. Энэ бол бодолгүй йог. Эхнийх нь бодлого. Хоёр дахь нь төвлөрөл. Гурав дахь нь тэнцвэр. Дөрөв дахь нь шамдалгүй.
Иймэрхүү байдлаар бясалгана. За энэ 6 йогийг их хүчигт ингэж дурссан байна. 6 йогийн зөв дараалал. Өглөө рухын амгалан таашаалыг төгсгөх, бясалган уусахын гишүнд хүрэхийн өмнө бясалгагч 3 тамганд суурилсан дотоодын авгаа таашаалыг мэдрэх хэрэгтэй. Үүний тулд их тамгадын хоосон дүрсийг бүтээх эргэн цуглуулахын гишүүнийг төгсгөнө. Яагаад гэвэл эцэг эх хоёр ядмын эвцлээс хоосон дүрсийг бодитоор бүтээгээгүй байх юм бол өглөө рухын амгалан таашаал үүсгэх суур нүггүй вөлгөө. Эргэн цуглуулахын йогоор бод сэтгэлийн туслууд бүх хүртнүүдэд үл халин хураагдах 3 тамганд суурилсан авгаа таашаалыг мэдрэхээс өмнө бясалгагч хураахын гишүүнийг төгсгсөн байх хэрэгтэй. Үүний тулд үндсэн гол хүртнүүдийн төвд оршсоор байх шаардлагатай. Хий ба туслууд үндсэн гол хүртнүүдийн төвд оршсоор байх шаардлагатай. За ингэж энд баг зэрэг тайлбар хэрэгтэй. Тайлбаргүйгээр та бүхэн ойлгохгүй. Тэгэхээр бид ингээд нэг зүү тавих 6 цэгийг хайж ийн гэж яриад байсан да. 6 цэгт л зүү тавих гэдэг. 6 хүрд, 6 судал, тэгээд 10 хий, 4 тусал гэж байгаа. За эдгээрийг бүгдийг бид ярьж дуусаагүй, тэгтээ бага сага ярилцсан. За ингээд хэн нэгэн хүн өвчтэй байх юм бол бид одоо түүнд зүү эмчилгээ хийнэ гэж бодъё. Тэгэхээр зүү эмчилгээ хийхийн тулд бид эхлээд одоо зүү тавих тэр зөв цэгүүдээ олно. За ингээд хаана судал байна, тэнд улаан цагаан туслууд байгаа. Мөн тэнд хийнүүд байгаа. За ингээд одоо хүрднүүд бол цөмөр гол судалд байгаа. Гол хүрд хаана байна, тэнд гол судал байгаа. Гол судал хаана байна, тэнд улаан цагаан тусал байгаа. Улаан цагаан тусал хаана байна, тэнд хий байгаа. За тэгээд мөн ухамсар байгаа. За тэгэхээр яг энд л бид одоо тэр зүү тавих цэгээ сонгох юм. За бидэнд өвчтөн нь хин юм бэ гэвэл бидний энэ үеийн бие. За бидний өвчин юу вэ гэвэл энэ үеийн оршихуй. Энээс бид чөлөөлөгдөж биеэ эмчлэх гэдэг. Биеэ эмчлэхийн тулд бидэнд зүү эмчилгээ хэрэгтэй. Тэгэхээр бидэнд 6 зүү хэрэгтэй. Эхний зүү бол тийм хүчрэх биш. Хоёр дахь нь илүү хүчрэх. Гурав дахь нь бүр хүчрэх. Дөрөв дахь нь тэрнээсээ хүчрэх. Ийм 6 зүү хэрэгтэй. Тэгээ 6 дахь зүү бол хамгийн хүчрэх зүү байна шүү. За ингээд яг зөв цэгтээ та энийг тавьж чадах юм бол таны өвчин арилчихна. Тэгээ та энэ үеийн биенээс салаад энэ үеийн оршихуунаас сална гэсэн үг. Тэгээ бидний одоо хүрэх гээд байгаа зорилго бол эрүүл бие сэтгэлтэй болох гэдэг. Гэтэл яг одоо бидэнд өвчтэй бие сэтгэл байна. Энэ үеийн бие, энэ үеийн сэтгэл, энэ үеийн оршихуйгаас бид яг одоо энд бид гацчихсан байгаа. За тэгэхээр бидэнд байж байгаа энэ өвчин бол энэ бүх юмнаас бидэнд үзүүлж байгаа тэр нөлөө. Бидэнд бараг ингээд тоолох юм бол 4 төрлийн нөлөө байна. Гадаад ертөнцөөс үзүүлэх нөлөө. Энийг бид энэ гадаад ертөнцөөс бидэнд үзүүлэх нөлөө бол одоо бидний байшин, сав, унаа, тэрэг, гэр бүл, за уул, ус, тэнгэр, нар одоо юу гэдгийг энэ бүх гадаад нөлөө. Зурагт үзэх байна уу, юу вэ хамаагүй ерөөсө бүх энэ
тоо томшгүй болон гадаад нөлөө. За хоёр дахь нөлөө нь юу юм бэ гэвэл бидний бие. Гурав дахь нь бидний сэтгэлийн хөдөлгөөнүүд. Дөрөв дахь нь үхэл. Үхэл ба төрөл. Үхэн гэдэг чинь төрөн гэдэг чинь үхэн. Энэ хоёр нэг. Энэ бүх нөлөөллөөс бид чөлөөлөгдөх гэдэг. Энэ дөрвөн нөлөөг бид үеийн оршихуй гэдэг. Бидний өвчин. За энэ гадаад ертөнц бол нөхцөл байдал. Бидний дотоод бие сэтгэл нөхцөл байдал. Энэ бүх нөхцөл байдал чинь л одоо нөлөө юм аа. Тэгэхээр бид одоо зовлонгийн зовлонгоос чөлөөлөгдөх биш. Бид одоо урахын зовлонгоос чөлөөлөгдөх биш. Бид энэ оршихуйн одоо энэ кармик оршихуйд бид түгээмэл хуран үлдэхүйн зовлонгоос салах гэдэг. Өөрөөр хэлбэл энэ сансрын эргэлтнээс эгнэгт салах гээд байгаа гэсэн үг. Үүний тулд энд бид өвчин одоо эм яриаггүй, энд бид өвчин намдах юм яриаггүй, өвчнийг төр зур намдах юм яриаггүй, энд бид бүр мөсөн өвчнийг эмчлэх тухай яриад байгаа. Толгой өвдлөө, гидс өвдлөө гэд эм угаад идгээдэг ингээд төр зуртаа нэг одоо тэр өвчнийг эмтээдэг ийм юмыг би яриаггүй байгаа. Тэгэхээр энэ түгээмэл хуран үлдэхүйн энэ оршихуйн зовлон арилгаагүйгээр тэр бусад урахын зовлонгийн зовлон зэрэг чинь арилахааргүй байгаа. Энийг л арилгах чийж тэр бусад зовлон мөн цугтаа арилна. Зовлонгийн зовлонг арилгахад бидэнд буддизм хэрэггүй штэ. Бид эмчид очиход л болж байгаа. За тэгвэл энэ урахын зовлонг арилгахад бидэнд бас л буддизм хэрэггүй штэ. Энд бид одоо сэтгэл судлаач байна уу, сэтгэл зүйч байна уу, одоо тиймэрхүү хүмүүстээр очиход болж байгаа. Харин энэ түгээмэл хуран үлдэхүйн зовлон арилгахын тулд бидэнд гарч цаваахгүй буддизм хэрэгтэй байна. Тэгэхээр бидний одоо ихэнх хүмүүс энэ далд нөхцөл энэ далд зовлонгийг бид ойлгодог. Яг ил харагдж байгаа тэр зовлонгуудыг л бид зовоод зовлон энэ шүү гэд бодоод байгаа болохоос биш. Яг юунаас болоод энэ тэр үндсийг нь бид олж хардаггүй. Бид энэ нөхцлөл сайжруулчвал одоо болох гэдэг нэнгүүл тэгэл жаргачна гэд бодоод байгаа. Гэтэл энэ бол үгүй. Нөхцөл гэдэг юм байж л байгаа цагт танд жаргал гэж байхгүй. Тэгэхээр энэ үеийн өвчтөе биеийг эмчлэхийн тулд 6 цэгт 6 төрлийн зүй тавина. За ингээд бид цэгээ олоод зүвгээ тавиад одоо энэ өвчнөөс ингээд эгнэгт ангижирнаа гэж бид найдаж байгаа. За энэ өвчнөе биенээс салахын тулд бид одоо тэр хуусан дүрсний нарийн биеийг олох шаардлагатай байна. Тэгэхээр эхний 2 йогийг хийхэд бидний одоо судлуудтай илүү ажилдаг. Эхний 6 йогийн эхний 2 нь бидний судлуудтай илүү ажилдаг. За тэгвэл голын 2 йог нь бидний хийтэй одоо бүх юмтай л ажиллана л да. Тэгвэл бидний хийнүүд дээр голлож ажилладаг байна. За тэгвэл сүүлийн 2 йог нь бидний туслууд дээр голлож ажилладаг байна. Тэгэхээр бид цаалун тэглээ гэж судал хий тусал гэсэн энэ цаалун тэглээ гэж нэрлэдэг. За энэ их сурвалжид одоо энэ 6 йог яагаад яг энэ дараалалаар явах ёстой юм бэ гэдгийг тайлбарласан байгаа. Энийг тайлбарлахдаа эхлээд дээрээс нь доошо 6-аас нь эхлээд 1 хүртэл тайлбарлаад тэгээд дараа нь 1-ээс 6 хүртэл ингэж тайлбарласан байна. За тэгэхээр одоо аль хүрээд за хүчигт бичигдснээр энэ үл урахын
Амгалан таашаалд хүрэхийн тулд гэдэг чинь 6 дахь йога хэлж байгаа байхгүй. Бясалган уусахын гишүүнд хүрэхийн өмнө бясалгагч 3 тамганд суурилсан дотоод авгаа таашаалыг мэдрэх хэрэгтэй. Их тамганы хоосон дүрсийг бүтээх эргэн цуглуулахын гишүүнийг төгсгөнө. За энэ эргэн цуглуулах гэдэг нь 5 дахь йог юм байна. За яагаад гэвэл эцэг их хоёр ядмын эвцэлдсэн хоосон дүрсийг боддоор бүтээгээгүй байх юм бол үл урвахын амгалан таашаалыг бүтээх тийм суурь байхгүй юм аа. За ингээ эргэн цуглуулахын йогоор бод сэтгэлийн туслууд хүрднүүдэд үл халин хураагдах 3 тамганд суурилсан авгаа таашаалыг мэдрэхийн өмнө хураахын гишүүнийг төгсгсөн байна гэдэг нь 4 дахь йог юм. 4 дахь йог. За ингээ хураахын гишүүнээр бид туслуудаа үндсэн гол хүрднүүдийн төвд оршуулсан байх ёстой гэсэн үг. За ингээ хураахын йогт хүрэхийн өмнө амин хүчийг аргамжихуйд хүрсэн байх ёстой гэдэг нь 3 дахь йогийг хэлж байгаа. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл баруун зүүн судлаар хий гүүхийг зогсоогоод гол судлаар гүйх болгосон байна гэсэн үг. За ингээ баруун зүүн судлаар хий гүүхгүй зөвхөн гол судлаар гүйж байхын тулд бясалгагч хүн хийгээ гол судлаар гүйлгэж дадуулсан байна. Энэ дадуулахыг бид төвлөрөхийн гишүүн гэдэг. Энэ төвлөрөхийн гишүүн нь 2 дахь йог юм. 2 дугаар йог. Тэгэхээр энэ төвлөрөхийн гишүүнд хуусан дүрсийг энэ амьдруулахын тулд тогтворчуулахын тулд гэсэн үг. Хувь хүний ангижрахын гишүүнийг төгсгсөн байх хэрэгтэй гэж. Хувь нэгний ангижрахын гишүүн гэдэг нь эхний йогийг хэлж. За ингээд энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр төгс жаргалангийн лагшинг жижиг хар дусал дотор 5 гэрлийн төвд байгаагаар бид харах ёстой гэж. Тэгэхээр энэ эхний йогт хүрэхийн тулд бид энэ 10 шинжийг үтсэн байх хэрэгтэй гэсэн. Тэрний 10 дахь шинж нь тэглээ буюу жижиг хар дусал. За энэ үл урвахын амгалан таашаал гэдэг чинь л одоо бидний тэр 6 дахь йог гэдэг чинь бидний хүрэх гээд байгаа нөгөө төгс сэтгэлийг хэлээд байгаа. Минжирти чимбо гэж нэрлэдэг. За ингээд тэр бол одоо 6 дахь йог тий. За түүнд яаж хүрэх юм бэ гэвэл надад хоосон дүрсний бие хэрэгтэй байна. Авгаа таашаал гэдэг чинь сэтгэл нь, хоосон дүрс гэдэг чинь бие нь баггүй нөгөө төгс бие. Тэгэхээр 5 дахь йогт хүрэхэд бидний энэ хоосон дүрсний бие төгөлдөр болоод 6 дахь йогт сэтгэл нь төгөлдөр болох нь. Төгс сэтгэлийг олохын өмнө бие нь төгс болсон байх хэрэгтэй гэсэн. За энэ төгс биеийг нь донсог чагжаа чинмо гэдэг байна. За энэ бол одоо төгс бараг төгс гэсэн үг. Бараг төгс биеийг олцсон байна гэсэн үг. За тэгэхээр энэ авгаа одоо энэ хоосон дүрсний биеийг олохын тулд бидэнд дотоодын таашаалыг амссан байх хэрэгтэй. Дотоодын таашаал. За ингээд дотоодын таашаалыг эдлэхгүйгээр бид энэ одоо хоосон дүрсний биеийг олохгүй нь хоосон дүрсний биеийг олоогүйгээр бид үл урвахын авгаа таашаалыг олохгүй нэ. Тэгэхээр энэ одоо дотоодын таашаалыг эдлэнэ гэдэг нь 4 дахь йог юм. Тэгээд бидэнд энэ дотоодын таашаал хүрэх хэрэгтэй шүү дээ бид. Тэгэхээр энэ таашаал чи аяндаа ингээд гараад ирэх үү гэвэл үгүй. Энэ аяндаа гарч ирэхгүй. Бид нөхцөлийг нь бүрдүүлж хийж тэр таашаал гарч ирж. Ямар нөхцөл бүрдүүлэх юм бэ гэхээр биднээс энэ хүрднүүдтэй туслууд хайлж хийж бид таашаалыг амсна. Туслнууд одоо яахад хайлах вэ гэвэл баруун зүүн судал гол судал нь бүрэн уусны дараа л гайлна. Тэгэхээр үүний тулд баруун зүүн судлаар хий гүүхэ болоод гол судалд гүйсэн байх хэрэгтэй. За энэ бол одоо 3 дугаар йог. Үүнийг амин хийг аргамжих гэж нэрлэдэг байна. За ингээд
одоо баруун зүүн судал гол судланд бүрэн уусаагүйгээр бидэнд таашаал байхгүйгээр бидэнд одоо хоосон дүрсний бий байхгүй, хоосон дүрсний бий байхгүйгээр бидэнд үл урвахын ямгалан таашаал байхгүй. Тэгэхээр тэдгээрийг ургах ийм суурь нь байхгүй болчихно л гэсэн үг. Тэгэхээр ер нь эхлээд суурийг нь тавьж иж тэн дээр л тэр дараагийнх нь шат нь ургын шүү дээ. За энэ бүхнийг би энэ Богд Зонховын нэгэн шавийн номноос авч хэрэглэсэн юм аа. За түүний нэрийг Хайдвал увсан жамц гэж нэрлэдэг. Тэр Богд Зонховын шав нарын нэг бөгөөд түүнийг бид нэг насандаа гэгэрсэн гэж итгэдэг. Гэлэгвагийн урсгалд хүн болгон мэддэг энэ нэг насандаа гэгэрсэн 2 хүн байдаг. Тэрний нэг нь энэ Хайдвал увсан жамц. Нөгөөх нь Лувсан дондуу гэж хүн байдаг байна. За энэ Хайдвал увсан жамц нь 3 бетном бичсэн. 3 маш том бетном бичсэн. Тэрний одоо нэг нь цагийн хүртний ном, нэг нь нууцын хурангуй ном байдаг. За энэ Лувсан дондуу гэдэг хүн нь болохоор 2 бетном бичсэн байдаг. За ингээд энэ хоёрыг бол гэгэрсэн гэж бүх хүн мэддэг. Нэг насандаа гэгэрсэн. Тэгэхдээ Гэлэгвагийн урсгалд яг албан ёсоор 31 насандаа гэгэрсэн 36 хүн байдаг гэж үздэг. За энэ Лантов ламын бичсэн номон дотор энэ тухай байдаг. Тэгээд Милвагдын суурган дээр энэ хідэн хүн гэгэрсэн хүмүүсийн нэрийг бол бичсэн байдгаа гэж бичсэн байсан. За хэн бичснийг мэдэхгүй. Тэгтээ тэнд тэдгээрийн нэрийг бичсэн байдгаа гэж би уншсан. За энд ярьж байгаа энэ зүйлийг би тэр Хайдвал увсан жамц гэдэг тэр хүний номноос авсан. Тэр хүн бол одоо энийг тайлбарлахдаа маш өвөрмөц талаар тайлбарладаг. Ингээд энэ Хайдвал увсан жамц гэдэг хүн бол бас 2 дугаар Далай ламтай холбоотой хүн. 2 дугаар Далай ламын үед амьдарч исэн гэсэн үг. За хамгийн анхны Далай лам бол Богд Зонховын шав гэдгийг та бүхэн мэдж байгаа. 2 дахь Далай лам бол ерөөсөн маш авгаа бүтээлч хүн байсан. 1-р Далай лам бол одоо 7 бетном бичсэн байдаг. Голдуу Судрын ясыг бичсэн байгаа. Тэгвэл 2 дугаар Далай лам Гиндэн жамц 6 бетном бичсэн. За тэр бол номондоо янз бүрийн зүйлийг одоо тайлбарласан байдаг. 6 йог, нэгүма, за тэгээд цэцгийн шимээр хонлох зэрэг. Тэгэхээр энэ 2 дугаар Далай лам л түүнээс энэ номыг бичээч гэж ингэж хүсэж бичүүлсэн юм шиг ба. Энэ Хайдвал увсан жамц гэдэг хүнээс. Тэгэд энэ Хайдвал увсан жамцыг бид нэг насандаа гэгэрсэн гэж итгэдэг. За ингээд 3 дугаар йогт бид амин хүчийг аргамжих гэдэг одоо энэ баруун зүүн судлаар хийгүүхийг зогсоогоод гол судландаа бүрэн уусгах йог байсан шүү дээ. За тэгэхээр энэний тулд яах юм бэ гэх юм бол бид энэ гол судлаа онгойлгоод цэвэрлээд тэрийг одоо нэг ёсны жоохон халааж өгнө гэсэн үг. Халааж өгөх хэрэгтэй. За энэ гол судлыг одоо ингээд цэвэрлэх буюу халаах одоо дасгахын тулд энэ бол бас амаргүй шүү дээ. Энэ амаргүй. Энэний тулд бидэнд эхний 2 йог хэрэгтэй болчиход байгаа хгүй. Тэгэхгүй л энэ суурийг нь тавихгүй л болж өгөхгүй байна. Суурийг эхлээ тавих хэрэгтэй. Ингээд гол судландаа тэр хоосон дүрсийг тогтвортой болгох хэрэгтэй гэдэг нь 2 дугаар йог. За энэ 2 дугаар йогийг хоосон дүрсийг тогтвортой болгохын тулд бид эхлээд хоосон дүрсээ үзэх хэрэгтэй. Тэр нь бол одоо 1-р йог болчиход байгаа. За ингээд энэ эхний 2 йогоор бид гол судлаа одоо ингэж цэвэрлж халаагаад одоо дасгалжуулаад тэгээд одоо гол судлаар хийгүүхэд яг бэлэн болох нь шүү дээ. Тэгэхээр эхний 2 йог бол ерөөсөө гол судлыг бэлдэх, гол судлыг дасгах, зуршуулах, халаах тийм дасгалууд байдаг байна. За одоо бид дороос нь эхлээд дээшээ явна. Одоо бид эхнээс нь дуустал нь
нөгөө чигт нь явна гэсэн үг. За ингээд эхний 2 йогоор бид гол судлаа бэлтжлээ. 3 дахь йогт нь бид гол судлаар ерөөсөө хийнүүдэд төгс уусгаад гол судлаар л хүлэв. Баруун зүүн судлаар гүүхэ болно. Амин хийг аргамжиж байгаа. За ингээд гол судлаар ингэж бүрэн уусчиж, бүрэн гол судлаар л зөвхөн ингэж гүйжиж бид энэ хүртнүүдтэй одоо дотоодын таашаалыг амсна. Дотоодын таашаалыг амсчиж бид хоосон дүрсний биеийг олно. Хоосон дүрсний биеийг олж иж бид үл урахын амгалан таашаал бий болгоно. За ингээд 6 дахь йогт хүрч байгаа. За ингээд дахиад нөгөө тийшээгээ явах юм бол энэ авга үл урахын авга таашаалд хүрэхийн суурь нь хоосон дүрсний бие. Хоосон дүрсний биеийн суурь нь дотоодын таашаал. Дотоодын таашаалын суурь нь гол хийгээ аргамжих. Гол судланд хийнүүдээ одоо төгс уусгах. Энийний тулд эхний 2 йог хэрэгтэй болж байна. За энийг их хүчигт хоосон дүрс ба үл урахын амгалангийн нэгдэл буурхны хутагт хүрэх эцсийн үрийг амсахыг хүсэгчвэр 6 гишүүн йогийг дадуулсан байх гарцаагүй шаардлагатай. Төгсгөлийн зэрэгт үүн дээр нэмэх зүйл нэгч байхгүй. Энэ бол төгс замын маргаангүй дараал мөн юм аа гэж мөн бүлгөө гэж их хүчигт одоо бичигдсэн байна. За тэгэхээр эхний йогт бид хоосон дүрс үзэх ёстой. За тэгэхээр энэ донсог буюу хоосон дүрсийг бид эхний йогоор одоо энэ гол судлан доторх духныхаа хүртэн дотор хардаг. 10 шинжээр үзэгдэнэ гэж ярьж байгаа. За энэ 10 шинжийг үзснээр бид эхний йогийг гүйцэлээ гэж үзэх нь. Тэгэхдээ энийг хаана үзэж байгаа вэ гэвэл духны хүртэн дэх тэр хоосон огторгууд үзэж байгаа. За тэгэхдээ эхний йогт энэ 10 дүрсийг үзлээ гэхэд энийг бид ийм объект субъект гэсэн ийм хоёр талтай авч үзээд байгаа. Хоёр талтай. Стис салангад ийм хоёр талтай авч үзээд байгаа байхгүй. Миний сэтгэл бол одоо объект тэр хоосон дүрс бол надаас салангад ийм хийсвэр дүрс ингээд миний сэтгэлээс саланг зүйл үзэгдэж байгаа гэсэн үг. За тэгвэл энийг дадуулсаар байгаад 2 дугаар йогт ороход энэ хоосон дүрс чинь бидний сэтгэлээс салшгүй нэг зүйл юм а гэдэг дээр бид хүрдэг. Эхний йогт бид ерөөсөө энэ хоосон дүрсийг үзлээ ч гэсэн тэрэн дээр анхаарахгүй. Хоосон огторгой гэж төвлөрч байгаа. Тэгвэл 2 дугаар йогт бид энэ яг энэ хоосон одоо энэ дүрсний 10 шинж дээр төвлөрөөд эхэлчихэж байгаа. Ингээд одоо утаа байна уу юу вэ? Утаа гэд ингээд төвлөрөөд байхаар энэ утаа чинь энэ утаан дээр төвлөрч байгаа миний сэтгэлтэй нэг зүйл болоод ирэх байхгүй. Бодит хийсвэр гэж салах юм байхгүй, энэ хоёр чинь нэгдээд нэгэн зүйл болж байгаа. Тэгэхээр эхний йогоор тэр дүрс миний сэтгэлээс гадна, хоёр дахь йогоор миний сэтгэлтэй нэгэн зүйл. Миний сэтгэлийн дотор усанд сүү холцсонтой л адилхан. Ус сүү хоёрыг холж байгаа мэт нэгдчихнэ. Ингиж нэгдэх нь бидэнд хэрэгтэй байна. За ингээд нэг болчихоор чи яах юм бэ гэвэл та энэ хоосон дүрснүүдийг одоо ёстой дураараа одоо захирна гэсэн үг. Дураараа. Энэ хоосон дүрсний энэ шинжүүд чинь бидний бурхны төгс лагшинг олох тэр суурь нь болчих. Тэр хоосон дүрсний биеийг олохын суурь нь тавигдчихлаа гэсэн үг. За ингээд эхний 2 йогийг духныхаа хүртэнд дадуулаад одоо 3 дахь йогт ороход бид энэ хоосон дүрснийхаа шинжүүдийг хүн хүртэндээ аваад ирж байгаа. Хүн хүртэндээ аваад ирж байгаа. Гол судлан дотор. За ингээд хүн хүртэнд авчираад очрын амьсгал
бомб баригч амьсгал гэдэг дасгалаар дадуулснаар бидний баруун зүүн хоёр судал хаагдаад зөвхөн гол судлаар гүөх болох. За ингээд бидний гол судлаар гүүгээд эхлэхээр одоо яг ингээ гол судал нь л зөвхөн ингээд гүүгээд эхлэхээр одоо бидний төмөөгийн гал асна. Ингээд төмөөгийн гал асчихаар чинь төмөөгийн галны мөн чанар өөдөө одоо ингээ гол судлаар чинь тэр дээшээ ингээд өгсөн гэсэн. За ингээ та бүхэн 6 йогийн энэ журмыг одоо ерөнхий зураглалыг нь ойлгосон байхаа гэж бодож байна. За энэ түрээд би та бүхнийг одоо тэр хоосон чанар 2 үнний сургаал дээр дахиад нэг удаа төвлөрүүлсэ гэж бодож байна. Тэгэхээр ерөнхий буддизмд 2 үнэн гэж байдаг. Туйлын үнэн, харьцангуй үнэн. За туйлын үнэн нь хоосон чанар, харьцангуй үнэн нь шүтэн барилдлага. За энэ хоёр бол одоо 2 үнэн гэж тооцогддог ерөнхий буддизмд. Тэгвэл тарины ёсонд өөр төрлийн 2 үнэн яригддаг. За энэ тантрын ёсны 2 үнэнд бид бас яг адилхан 2 үнэн гэнээр өгчөж байгаа. Гүнзэг дэмба, дондом дэмба гэд нэр өгчөж байгаа. Гэхдээ энэ нь юу хэлж байгаа юм бэ гэвэл харьцангуй үнэн гэдгээр төгс бие, туйлын үнэн гэдгээр төгс лагшин хэлдэг. Нэрлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ төгс лагшин, төгс таалал хоёрыг чинь бид тарины ёсны 2 үнэн гэж нэрлэдэг байна шүү дээ. За энийг тантрын ёс болгонд өөр нэршлэр, өөр хэллэгээр нэрлэдэг. Цагийн хүртний ёсонд энийг үл урвахын амгалан таашаалба, хоосон дүрсний махамудар, их мутралаг гэж нэрлэдэг байна. Энэ хоёрын нэгдэл. Нөөцийн урангуун дандарт энийг юу гэж нэрлэдэг та бүхэн санаж байгаа бол элбийн бие, гэгээн гэрлийн сэтгэл гэж нэрлэдэг шүү. Тэгэхээр нөөцийн урангуун дандарт энэ төгсгөлийн зэргийн дарааллыг одоо маш зохион байгуулалттайгаар бүр маш ойлгомжтойгоор үзүүлсэн байдаг. Тэгээ бог зонхын номонд ч гэсэн хэлсэн байгаа. Эцэг дандрыг ойлгоогүйгээр их дандрыг ойлгоход амаргүй маа гэж. Миний хувьд ч гэсэн би яг тэгж боддог. Та бүхэн нөөцийн урангуун тэр гэгээрэлт хүрэх газрын зур гэж байгаа хичээлийг дахин давтан хараарай. Сонсоорой. Тэнд одоо энэ дараалал бол маш тодорхой ойлгомжтойгоор явагдаж байгаа. Тэгэхээр эцэг дандрын замаар энэ гэгэрлийн зам мөрийг яг ингээд газрын зураг шиг ингэж ойлгоод дотроо тогтоож авчаад тэгээд дараа нь их дандрыг сурах юм бол бүх юм байранд ороод энэ юм байна, энэ ингээд ойлгомжтойгоор цааш явах одоо боломжтой болтгоо. Энэ хоосон чанартай энэ яг хаана холбогдож байна гэхээр үл урвахын авгаа таашаалыг олохын тулд танд одоо хоосон биеийг олох хэрэгтэй. Хоосон дүрсний биеийг олох хэрэгтэй. Тэгэхээр хоосон дүрсний биеийг онохын тулд хоосон чанарыг онох хэрэгтэй. Хоосон чанаргүйгээр энэ цагийн хүртний ёсонд одоо энэ альч тантрын ёсонд төгс бие, төгс тааллыг олохгүй нэ гэсэн үг. Яг тэр зүрхэн судар, яг тэр очрын судар одоо бүх тэр судруудад бэлгийн чандад хүрэх судруудад заасан тэрхүү хоосон чанарыг онжиж хоосон дүрсний биеийг олно. Тэгжиж бид үл урвахын амгалан таашаалыг олох юм аа. За энэ хүрээд өнөөдрийн хичээлээ завсарлая. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоё. За та бүхэн зохих зориулга ёроолыг уншихаа мартваа.